амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самцхан өрхөнд сонсогчдоо та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Шинэ 7 хоногийн гэрч хүчтэй сайхан эхэлсэн гэдэгт итгэж байна. Сайн байна уу? Амар заяа өгч. Та бүхний өдийн амралттай 80 дахь сайхан өнгөрч байна уу? За таны сайхан үйл радио сонсогч та бүхэндээ ажлын өдрийн даваа, лавг, баасан гараг бүрэн их үдийн 14 цагаас сонсогч та бүхэндээ цайхан зур утга уран. За яг л би тантай их Монголдаг. Бид энэ нэвтрүүлгээр зохиолч гişгэн сайн уу? Шоу дөрөв. Учрах тавилан 2. За тань оройн хүргье. Юун түрүүн танд төрсөн өдрийн баярын мэнд хүргье. Ингээд уг зохиолынхон 7 дугаар хэсгийг яг одоо эфирээс шууд хүргье. Их Монгол радио нийслэл хотод маань зохиолч Хишигнэмийн дулам суран. Зохиол Учрах тавилан 2 дугаар дэвтэр 7 дугаар хэсэг. Учрлыг өнөө орой гэртээ ирнэ гэж дуулаад жаргал наманг хотоос ирэхтэн захиж авчруулсан чихэр жимсэн задлаж өглөөхөн хураасан шинхэн өрмөөр хүүгийнхээ дуртай хайлмгийг хийж тавилаа. Учрал жаргалын хувьд хэдий төрсөн өрн биш ч хүүхдүүдээсээ ч илүү хайрлал. Баг залуу явахдаа тэмүүлэнд гомдсон гомдлоо тайлж учралд хүнийрхэж явсан үе мэрсэр бий. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам хүсэн хүлээж байсан нуган үрийг нь дуудаж өөртөөгөө ижил хөөрхөн хүү дагуулсан учралдаа улам их хайртай болсон. Учралч зөөлөн зантай аав ээж эгч нарынхаа хайрыг татсан сайн хүү, сайн дүүн болж өссөн. Тэмүүлэн сайхан сэтгэлтэй, хүнд тусар хүү дүлгөөн тайван замтай хүн учраас хүүхдүүд нь ч мөн л тийм ааш аягтай төлөв төвшин болж өсцгөөжээ. Тэр тусмаа учрал хэлсэндээ хүрдэг, хэнийг ч хүндэлж чаддаг сайхан сэтгэлтэй нэгэн. Саяхан хүүтэйгээ утсаар ярьсан болохоор гадаа ирэх машины дууг сонсоод жаргал тэмүүлэн хоёр учрал гэдгийг мэдэж байлаа. Жаргал. Гүй энэ хүү чинь яасан хурдан ирж байна. Гүй энэ хүү чинь арай хурдан давхиад байх шиг санагдахгүй байна уу? Дээрээс хойш хэлье гэж бодож байсан ч мартчихал байх юм. Залуу байхад омглон юмыг анзаарахгүй явах нь би. Гэхдээ хурдтай явна гэдэг чинь тоглоом биш шүү. Тэр жил цэлмэг яасан гэлээ дээ. Одоо хүртэл бэртэл гэмтлэн зовоосоор байнга л эмч эмлэг гэж явдаг хүн энэ хажууханд байна. Тэгээд ч гадуур дотор янз бүрийн юм дуулдах юм. Өгшөө. Чи хүүдээ нэг хэлнэ байгаа. Гэхдээ ямар ч хүн сайн яваад ирвүү гэхээс хурдан яваад ирвүү гэж асуухгүй шүү лээ. Ингэж санаан зовсон байдалтай үгэлсээр гарахт нь дээлээ өмсөж зогссон тэмүүлэн. За. Хүүхдүүд ирж байхад дими юм яриад л. Өөрөө мэдчихэл байгаа байлгүй дээ. Хэрэгтэй хэрэггүй юм өглөж дуулж байх юм. Гэхдээ өөрөө хэлэхэд яадаг байна. Ингэсээр араас нь гарлаа. Хүүбэр хоёроо угтад зогссон жаргалаа. Солонгоотой жигтэйхэн адилхан өргөн дух. Намхан дуу хамартай сэргэлэн байрын нүдэн эргэлцсэн охиныг учрал гараас нь хөтлөн бууж ирэхэд гайхаж хоцорлоо. Тэмүүлэн бирээ дагвар хүүхдтэй юм байна гэдгийг шуудхан хараад мэдсэн болов. Жаргал. Энэ солонгоч нь айлын ганц охин гэд байсан. Дүүтэй байна гэж баймааргүй юм да. Химэн гайхан эргэлзэж зогсох зуур тэмүүлэн.
Хөгшөө. Хүүхдүүд ирчгээд байхад юугаа бодоод таг болчих вэ? Гэхэд жаргал саялныг сэхэ авсан мэт. Миний хүүхдүүд сайн явж ирв. Гэрт орцгоо гэсээр тэдний араас дагаж явлаа. Хэдхэн хоногийн өмнө эрэхтэй уучрал энэ талаар юу ч яриаггүй те. Хэрвээ Солонгогийн охин бол сүрхий том охин байна. Яавч дүн биш баха. Хүүхдтэй болж яг таарлаа шүү. Манай хүний сүд болж байгааг хизээний аав нь эмшиг хөдөлчихсэнгүй ч юм. Яаж ингэж Тэмүүлэнгийн байр байдлыг дуурайдаг байна? Хүний хийх хүүхдээр хүн хийнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Гүй тэр тусмаа охин хүүхэд. Хүүхэд өсөхийн зовлон гэд юугаа мэдэх вүлээ дээ. Ингэж бодох зураа жаргал золтол босгон дээр бүдэрчихсэнгүй. Тэмүүлэн за миний хүүхдүүд замдаа ядарв. Дэшээс оо. Хөгшин хоолцай гэж хизээний тайван зангаар айдуухан хилээд дээлээ тайлан хоймортой дуглан суулаа. Солонгоо жаргалын нэг л таагүй байгаа царайг хараад санаан зовсон байдалтай. Есүгийн гадуур гуцыг тайлангаа түүн рүү сэмсэмхэн ажиглан харвал тэрээр нэлээд барьцаалтсан шинжтэй өмнөх зүйлсээ барьж тавин байлаа. Өгдөөгүй цааялан өгөх түүний харцнаас Солонгоо гим хийсэн мэт дальтчин суух зур. Энэ байдлыг ажигласан учраас ээжийн ааш аягийг засах санаатай амар мэндийг нь мэдлээ. Энэ үед азуулж номингийн том охин өвөө эмээ дээрээ ирчихсэн байж таарад Есүг орж ирэнгүүт нь дотносон найзлаж хажууруу тоглохоор авч орлоо. Уур амьсгалч зөөлөрлөө. Учрал цай ухцуураа. Та хоёрын маань би сайн эцтэй. Хүүн ойрд ажил ихтэй ирж амждаггүй. Өнөөдөр харин эртгэн тарахаар нь та хоёрыг аваад сайхан салхинд гар юу гэж бодлоо. Мөн энэ хоёрыгоо ч гэсэн сайхан салхилуулъя хэмээн санаад наашаа зүтгэжлээ дээ. Ингээд аав нь өө мэдтэйчгүй сайн байна. Ойрт цагаагаар дулаахан бороо хоргоо сайхан байгаа болохоор аав нь гадаа байгаас өдрөвчээ дуусгачих санаатай оролцсон болоод л байна. Аав яах нүвтэй ядарна. Уудам бит хоёр амралтын өдөр нэг завандаа ирээд хийчихээ. Уудам гэдэг нь Тэмүүлэнгийн баг хүү. Та тэгж өөрийгөө зовоогоод хэрэггүй. Гэхдээ нь жаргал ярианд оролцож. Аав чинь ямар зүгээр суух штэ. Харин ч өөрт нь дасгал хөдөлгөөн болоод аятайхан байгаад байгаа юм шиг байгаа юм. Ээж нь хүүгээ ирнэ гээд дуртай хайлмгийг нь хийчихсэн. Миний хүү үүнээсээ ингэсээр өмнөх тавгтайгаа учрал руу төхөөлөн өглөө. Учрал хайлугнаас халбагдангаа Солонгогийн аяг руу хийж өглөө. Гоё болсон байх шүү ээж. Баярлалаа. Хүн харин та хоёртоо Исүгээ танилцуулах гээд өнөөдөр дагуулад ирлээ. Солонгогийн мань охин. Их хөрх охин байгаа үстэй. Та хоёр минь ерөөлөө хэлээрээ. Ингээд Тэмүүлэн хэсэг зур бодол хийлснэ. Гата аав чинь юу хэлэх вүлээ дээ. Та хэд маань хоорондоо болж байвал болох нь тэр. Миний хүү өөрөө л үнэхээр тэгж бодож байгаа бол хүний нэлхүрийг өөрийн үршгээр л хайрлаж хинээс ч дутахгүй үсгдэх юм шүү. Хөөхөн охин байна. Ингэж хэлэнгээ аягтай цайгаа зугуухан ууж хэллээ. Хөөхөн охин байна гэж ирээд л сүд болчихно. Манай энэ мөн тайван хүн шүү. Хүүхэдтэй гэдгийг нэртгэн хэлж байхгүй гинтэл дагуулад ороод ирчихнэ. Манай энэ хүний ирээд ураарай гэж. Одоо тэгээд яах ч вүлээ дээ. Ингэж бодох зураа жаргал Солонгоо руу хялмхийн харвал бодлыг нь таасан шинжтэй өөдөөс нь харж таарсанд санаан зовсонд худал инэв хийлсэн боллоо. Тэмүүлэн эхнэрийгээ янз муутай байгаа гадарлаж
Есүг л сайхан нэртэй охин байна. Алуу өвөө минь үнсий ингэсэнд нөгөө өрөөнд тоглож суусан Есүг гэрвшингүй ойрцоор ээж рүүгээ ирлээ. Учрал түүнийг өвөө дөнсөлөрөө миний охин ингэхтэн Есүг тэмүүлэнд очиж тухайн нэрлүүллээ. Урд наслаж удаан жаргаарай миний охин. Эмээдээ очтоо гисээр жаргал руу охиныг хандуулахад тэрээр дуртай дургүй хазрыг нь үнссэн болоод босч хөргөгчнөөс хүйтэн ундаа авчирхаар гал тогооны өрөө рүү явлаа. Ээж нь нэг л сэтгэл дундуур байгааг анзаарсан учраас юм хэлсэнгүй. Харин Есүгээс миний охин хоол идэх үү гэж асуувал тэрээр идэх шинжгүй толгоос ихсэрлээ. За тэгвэл найзтайгаа тоглол гисээр нөгөө өрөө рүү оруулах зураа. Аваа энэ номын ихчийн охин хизээ ирэвэ гэж асуувал өчөглөр тэднийг нь сайн уу? Сайн байгаа. Чулуунаахан тэрвэртэй яваад игч нь аав ээжд нь жаал жуул юм дөхүүлж өгөөд тэгээд энэ шар ээжигээ дагаад ирэхгүй юу? Хэд хоног өвөө эмээ дээрээ амрах юм гинэ. Тоглох үгдгүй өөдөөд байсан юм. Харин одоо хантай болж нар нь гарч явах шиг байна. Анар болроо ихч хоёр ойрд ирсэн юм уу? Сонин сайхан юу байгаа бол? Маргааш бүтэн сайн. Тэд бүгдээрээ л ирэх сурагтай байсан. Миний хүүхдүүд хэд хоноод явах юм баг үсттэй. Тэгнэ аваа. 2-3 хоног санаа байна. Нэгэнтээ ирснийх том гэрээр ч ороод гарыг. Тэмүүлэнгийнхэнтэй айл хурш амьдрах цэлэмгийн гэрийг учрал том гэр хэмээн нэрлэдэг байлаа. Тэрч тэгсэн дээр шүү минийхөө. Цэлэмгийн бие ойрд нилээн чилээрхүү байгаа сурагтай байсан. Би уулзаж амжаагүй л явна. Хотод эмнэлэг твтэж байгаа саяхан ирсэн баг. Жаргалал сарнаатай уулзаж байсан. Ойрхон хэрнээ заримдаа тааралдахгүй л юм. Эмнэлэг твтэж байхад нь хүн эргээд очисон. Надтай аминчилж хэлэх зүйл байна гэсэн ч тарай хийлгэх цаг нь таарад тухтаа ярьж чадаагүй. Маргааш л уулзъя гэж бодоод байна. Тийм үү. Юу ярих гэсэн бол тоо. Чингүүн нь гадуур архитаар сууж яваад аавтайгаа бараг уулздаггүй юм шиг байсан. Харин анууч нь Батлан хамгаалах яамны сайдын хуулийн зөвлөх болсон сурагтай. Миний хүү мэдсэн үү? Мэдсэн. Манай ангийн золбоотой ярьсан байна лээ. Та золботыг таних үлээ. Колорадогийн нисэх активд нэг ангид сурч байсан. Танай ангийнхныг сайн мэдэхгүй шүү дээ. Золбот одоо иргэний нисгт ажиллаж байгаа. 10 Монгол оюутан төгсөж байсан. Монголд байгаа л бид хэд. Миний өөчний хазтай сайн сургууль төгссөн шүү гэж хэлэх зур. Номингийн том охин сувд Тэмүүлэнгийн хажууд гүйжээр нүдэн нухлан нойрмоглож. Би унтмаар байна гэж хошууд ивслээ. Энэ үед жаргал хүүхдүүдийн орыг засаж өгөхөөр унтлахынхаа өрөө рүү орлоо. Тэмүүлэн солонгоо учрал хоёрт хандан. За миний хүүхдүүд ч гэсэн хоолундаа идэж дууссан бол эртхэн амарцгаа та. Ажил төрөлтөө хүмүүс чинь ядарсан байлгүй. Ингэхэд солонгоо дуугүйхэн толгоо төглөө. Бүгд амархаар хэвтцгэлээ. Учрал нэг л чухал ажил амжуулсан хүн шиг аав ээжтэй Есүгээ таниулцуулсандаа сэтгэл нь амарч. Солонгоо охин хоёроо тэрсээр гүн нойронд автсан бол жаргалын нойр сэргэж орхилоо. Утгахгүй хорим найр хийх гэж байдаг. Би энэ хүүхдийн байж байгаа царай. Улс амтэн жаргал бэрээ магтаад л чигтэй юм байсан. Том болсон давгар хүүхдтэй л хүнхэн байлээ штэ зайлвал гэж ярих бах та. Сайхан сургууль соёл төгсөж ажил мэргэжилтэй болцоход өчнөө гоё охтууд учрал маань сүйд болдог гэж гэрлэгээ охин эртүүд ирчгэд ярьж байсан. Гэргэн тойронд нь нүд хучирлам сайхан хүүхнүүд зөндөө байхад
хөдөөний улаан хазартай хүүхэд хөтөлсөн нэгнийг сонгоч л байдаг. Ингэж бүх юм дунгуй бодсоор эргэж хөрвөн үчийг барлаа. Үргэлжлэл бий. Зохиолч Хишиг нэмийн Дулам Сурам. Зохиол Учрах тавилан 2 дугаар дэвтэр. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэнтава, өгүүлэгч Хосвэр. Их Монгол радио 2020 он. Сонсогч та бүхэн яг одоо зохиолч, сэтгүүлч Хишиг нэмийн Дулам Сүрэнгийн Учрах тавилан романы 2 дугаар дэвтрийг албан ёсны зөвшөөрөлтөөр сонсож байна. Та Учрах тавилан романы 1-2 дугаар дэвтрийг бүрэн ихээр нь авч уншихыг хүсвэл 9986 86 9986 5080 утсанд холбогдоорой. Хүргэлтүүнгүй мөн бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Агшаагаад идэв. Юу намархан байдал. Жохон мэдээлэл шүү дээ. Нэг хүн надад баярлаа гэж хэлвэл бидэнд нь баярлна. Тэгээ ихвчлэн ер нь дуу сонсч тавьшиддаг юм да. За ямар дуу сонсч байна? Та нар үеийн залууч харанга. Ой дуулаад өгч. Ямар дуу? Харанга амьдрал гэдэг дуу. Амьдралаа нэг аялаад өгч. За. За тийм тандарчлаа. Да. Баярхор гомдолгоня адил тэнцэлсэн хосолсон хорвоо өөрийн гисэн байраа олох